ерөнхийлөгч Кирсан Удамжинов 17 настайдан олон улсын шатрын уралдаанд төрүүлж байжээ. Халимаг улсаас шатрыг ийхүү чухалчиж байгаа нь хойч үрсэн оюун ухаан төгөлдөр хөгжсөн хүн болгон хүмүүжүүлэх зорилгыг тавьж халимаг монголчуудын үндэснээ бахархлыг сэргээхийг зорьсон байна. Ямар нэртэй чи? Линда. Линда. Чи ямар нэртэй? Вика. Мика. Чи ямар нэртэй? Сагур. Чи ямар нэртэй? Мугур. Чи ямар нэртэй? Кристен. Чи ямар нэртэй? Таяна. Яна. Халимаг юу? А? Та халимаг хүн юу? Халимаг хүн юу? Яна. Халимаг юу? Орос юу? Халимгууд. Халимгууд? Монгол. Считается позолоченный Шатрын хот нь нөгөө талаараа дэлхийн шатрын үжимрийн төв болжээ. Энд дэлхийн шатрын музей гэж байдаг. Энд бид Монгол шатартай адилхан халимаг шатрыг харлаа. Ерөнхийлөгч Удамжиновын дэлхийн шатрын аваргыг томчин болоход сууж байсан дурсгалт шатрын ширээгч харлаа. Энэ шатар Чийдэнгийн хайрчин чинэрхэн дэлхийн хамгийн жижиг шатар болно. Шатрын музейд шатрын үнд ховор жилсийг дэлгэж байдгаараа шатрын соёл ба түүнээ улирал хувцлыг харуулсан нэгэн төв болсон юм. Бүгд найрамдах халимаг улсын алдарт хар тэнгис ба Каспийн тэнгисийн хооронд оршин. Зүүн буяаран Каспийн тэнгистэй жалгалтаж, баруун хойгуур нь Уолга мөрөн орсон өнгөрдөг. Энд оймоо дэлбэг аратан жигүүртэн олон. Үнэнхүү сэрсэр салхитай, бор хуртай, өвөлгүй жонаран байдаг удаан сайхан ор юм. Бидний халимгад 11-р сард очих үед өвс ногоон жонаа өнгөрч хөвж байлаа. Уурэмсгэл дулаан болохоор 2-р сард бороон урж ус урсан часан доороос ногоо чохын харагддаг гинэ. Халимгад ирвэл өвдийн час жунаа ногоо, бороо, ёорог, дунд даанц, өргөн тал тангис мөрнө их усыг нэгэн доор үжиж болох юм. Дээр жуунаа 90 дон болоход халимгад 200 түмэн малтай болжээ. Халимгийн малаж ухаан улс ардын үйлдвэрлэлийн нэгэн суур улсаар ирсэн юм. Жуугараа өхөртэй малчин альдвид халимаг улсын их хурлын гишүүн Авикийн дагуулгаар хүрчиж очлоо. Энэ гэрийн эжин нь хошууд ястай, бүсгүй нь өргөд ястан гэдэг. 1943 онд халимагчуудыг шивээрдэж хөлснөөс халимаг монголчуудын малжих амьдрал, малжих соёл ихэр орхигдсон гэгдэжээ. Орчмын 10 жилээс сая малжих амьдрал ба соёлоо сэргээж байна. Тэд нэр гэдэс дотор 5 чуулыг ойрд монголчуудтай адилхан нэрлэж байна. Энэ цагаан махан. Энэ хүн сангас. Энэ ууштай. Халимаг монголчууд эртхэг баатарлагаараа Орос орон тэрчлэн Европ твд алдаршжээ. Их торгодууд эрх нутагтай болсон 1771 оноос хойших 200 гаруй жилийн туршид тэд нэр 3-1 цагийн дайн байлдаанд өнгөрүүлсэн байдаг. Халимагчдын өөрийнх нь зүрлэн ярихаар бол хүний нэг насыг 3 өдрөөр бодох юм бол тэд нэр нэг өдөрт нь дайн байлдаанд мордож 2 өдрийн адуу малаа хариулж ардын дууга дуул өнгөрүүлсэн гэдэг. Халимагчуд гэж үнэхээр эрхэг баатарлаг мөртөө өөдрөх хүмүүс байгаа юм аа. Өглөө босоход элэстэй хотод час орж,
ганчхан сүнийн хооронд өвөл болсон шиг сэтгэл өгнө. Овшхан их торгодыг дайчлан дорнош учихдаа мордсон чагаан ам гэдэг түүхэн дурсгалд гажрыг жирж бид ижил мөрнө хөвөөнд ирлээ. Чагаан ам гэдэг нь ижил мөрнө нэгэн гатлага байжээ. Кино телевизээр ухуулсаар байгаа торгодын экостан болсон гэдгийн түүхэн үнэн нь чохон юу юм бол? Авшаамнаа төрүүлсэн даруйд Монголд уг нутагтаа бочиж ирсэн бол одоо өхөө санаад одоо бочиж ирсэн гэж хэлж байна. Энэ одоо яг асуудалтай боллоо. Энэ торгод Монгол хотны өв болсон цомхны манчин бол тэрнийг болсон. Энэ одоо торгод Монголд манчин болсон өөрн өв болсоо гэж би өөртөө баттай одоо энэ одоо им болчоо одоо огт байхгүй. 1771 оны 1-р сарын 5-ны өдөр Торгод хаан тулсын 16 тун 9 мянган хүн ижил мөрнөө хөвөөнөөс мордож наран мандах зүгийн их нутаг Жунгэрдан бучих аяндан морджээ. Оросууд энэ нүдлийг урман бэрслэт гэж үздсэн бол Шинэ улс харин Торгодыг дагахаар ирсэн гэж ухуулсан байна. Харин Торгодуудын өөрийн бичсэн түүхэнд эцгийн бууранд бууж хүнээ толгой болох нь бидлсэн омог жиргийг өвлөж уг нутаг Жунгэран гэжлэн хаан тулсаа чогчлон байгуулахын төлөө нүүдэлсэн гэж тэмдэглэсэн байна. Торгод аймагууд баруун Монголын ойрдын холбооны нэгэн гишүүн 1630 онд Оросын өмнөд хэсгийн энэ нутагт ирж амьдарсан юм. Тэд эрх чөлөөвө тусгаар тогтнолынхон төлөө 100 гаруй жил амьдарч идэгшсэн нутгаасаа жоргодон салж мордсон билээ. Энэ мод Торгодын дорнош утсан жураг болно. Тэд энэ их нүдлийн дунд 10 түмэн хүнээ хохируулж бүтэн 7 сар яваад их нутагтаа харсан юм. 100 гаруй жилийн өмнө Воолго мөрнөө урсгал дагуу ирсэн жамаараа буцсан байтал яагаад тэр чагд шулуухан яваад одоо ийм их хохирол гарсан юм бэ? Хамгийн чухал шалтгаан нь их нутаг Жунгэрд байсан 60 түмэн монголчууд шинэ улсын чирэгд ор тас хядагдаж Торгодын өмнөд түшиг болж байсан Жунгэр хаан тус мөксөн болохоор эртнээ өшөөртөн хасах хэрэгс башкирууд энэхүү үг сонсдоггүй хүмүүсийг тал бүрөөс нь хоморн дарсан байжээ. Монголчуудын догшин гадын голомтыг дахин бадрак гэж хүсэж байсан хамгийн сүүлчийн морд чиргийн анги ийхүү уярын жихланд нүүдэлчин омгийн эжирхэг түүхэнд чус нулимсороо төгсгөлийн чиг тавьсан юм. Торгод хаан тулсын монголчуудаас бараг 5 түмэн ижил мөрнөө баруун иргэнд хашигдаж хочирсон нь одоогийн халингийн дээдэс юм. Энэ үе болоход Ёрвын чагуй хурж ирсэн байлаа. Их торгодууд их нутагда нуусан явдал нь ижил мөрөнд үлдсэн халимгуудад хүнд чухал турлаа. Оросын хүүхэн хаан Екатерина 1771 оны 10 дугаар сард халимгийн хаан тусыг устгаж Астрахань мужид хамааруулжээ. Хэдийгээр улс төрийн эрх чөлөөгөө алдсан боловч халимгчууд нүүдлэн малжих амьдралаа ухвээр нүлдэж хэл соёл шашин шүтлэг чанга баримталсаар байжээ. Энэ нь 100 жилийн өмнө сүудэрсэн халимгчуудын амьдралын жураг дүрс болно. 19-р зууны ихэр халимг нь 9 улсад хуваагдж байлаа. Үүнд 6 Торгод, 2 Дөрвөд, 1 Хошууд улс байжээ. Энэ үеийн мэдээгээр ижил мөрнө халимг 6 түм орчим хүнтэй байсан гэж сурвалж бичгэд тэмдэглэсэн байна.